Та нар өхнээ. Танаа хүүхдүүд түүхээ мэдэхгүй. Тэр цагт манайх Чингис хаан манайх гэхэд баримтаа тухайн манад байна. Чи урд надтай ууж исэн бол чи яаж яах вэ? Хажууд өлмийн сүмдчөөд өрдөг үнсээ сууж ин шүү чи. Би ирсэн. Монголчууд та нар манусыг үзнэ. Энэ бичгийг үзсэн нийт хүмүүсийн 50.2% нь subscribe дараагүй байдаг байна. Subscribe дараагүй бол дарчаарай. Тэгээ хохаасаач юм бол бас дараагийн бичлэгнүүд чамд notification болгож штэ. Одоо бов хайрал. За ингээ нэг юм сураад авлаа шүү дээ. Өөр юу тоглож байна? Манай их сургуулийн багш нар юм байсан шүү дээ. За яг зарим нь мондод байсан хэл та. Манай тэр англи математикийн багш сууг байсан. Орж ирсэн математикийн багш сууг байсан. Англиний багш сууг байсан. Нэг л биш байна. Сүмих галс газарт сүргэн хайруул яваа. Гэтэ яг хоо багш нар яадаг л хальтаа тэгэл амар суух сурагч хичээл заахаас урам нь хугарцал байдаг. Тэгээ олон жил багштаад угаасаа нэг арчаагүй хүмүүс л орж ирдэг гэсэн хүлээлттэй тэгэл нэг гайгүйгээр хичээлээ залах сонирхолтой болчдөг л хальтаа янда. Багшаа. Энийг сурна. Яадаг дүнхүү чи. Ядам руу мэдхүү. Мэднэ. Тэгээд ядам анаа дээрээ тавиад тал таа чи. Чи тэнийг юм уу? Гүү. Тэгээд чи намайг өөр хүнтэй жишилж байна. Чи намайг өөр чихийг хүсэж байна. Чи гитар сурахгүй яана. Би чамайг яаж сурах юм бэ ёо. Би бүр буухгүй байхгүй. Чамайг гитар тоглож сурцсан байна гэхээр цаг хугацааны машин гараад ирсэнгүй л би бол итгэн. Чамайг гитар сурцсан бол би итгэхгүй. Чи бүр буухгүй наа. Чи болчихлоо тэхүү. Би энэ зовоол. Чи энд зовоол. Би нэрвээ ороод. Хөгжим ингэж хөөгөө яах. Бүхэн хөвөлтэй юм. Сакс тоглол, хөлөмбөг тоглол. За юу. Тэгш би гитарт амар дуртай байхгүй юу? Дөрвийн дөрөв өдөр нэг ая тоглоо сурчих юм байхгүй. Би бол ингэ загнаа. Үндэл. Тэгээ юм заагаа сурахгүй би л уурлаа. Тэгээ нөгөө талд нь амар гоё үнэхээр хичээдэг багш байдаг л да. Би бол тийм биш бишээ. Мань бол суух хүүхдүүд ч зааж байгаа. Тэгээ яг нэг суух хүүхдэд би ч зааж л та нэг гэрийн багш хийдэг байхад урамгүй тэстэй болцсон. Хичээл заахад урамтай хүүхдүүд л юм заасан дээр. Угаасаа хичээхгүй байгаа юм лайл. MFTV баримтууд гинэ. MFTV-гийн сонирхолтой баримтууд анхууш нь оюутан байхдаа 48 кг байснаас яг одоо 108 кг хүрсэн юм а. Яг л бурхны доош. Боёнтай таргалж байгаа шүү. Офшор нь алдарт уяач байсан юм а. Анхуушиг 10 жилд нь байхад багш нар нь зүг эмнэлэг рүүгээ зайлармаар хөөрмөн гэдэг байжээ. Тэгтэл анхууш нь соёл урлагийн сургуулийг улаан дипломтой төгсжээ. Офшор нь 10 жилдээ Халеваны баяраар хан киноны дүрийг бүтээж байж. MFTV-д хамгийн их буст хийсэн бол түүний Байтугт кинонд анхууш нь нийтдээ 3 удаа өгдөг. Офшор нь уран сайхны кино 3 ширхгийг хийж байснаас их хүмүүс алийг ч мэддэг. Анхууш оюутан байхдаа түүхэн дүр бүтээж чадаагүй. Офшор нь хөвсгөлд байхдаа Деважингийн хаалга гэдэг нэг хогийн жүжигт тоглож байжээ. За, бүр хамгийн том фактнаас өмнө нэг юм хэлчихье. Бас яа зүгээр ах нэг реклам оруулчих. Mobi аппликейшн бүх одоо баахан супермаркетуудаас 250 сая төгрөгөөс дээш худалдаа авалт тэгээд 25 оноо аван тэр гот хамгийн том фактыг одоо хэлье. Офшор тэнгисийн иргэн анараас ч илүү. Яагаад гэвэл офшор өдөрт 7 удаагаар хангалаг хийдэг. Таанда. Аавтай. Юу үзэж. Яа, юу үзчихвэ. За, MFTV ээж нарын төрлөд нэ. Ээж нарын төрлөд. Чим гэж бодсонгүй заяа. Бодохгүй барьж аваа нүдх юм байл та намайг. Илэг өрж байгаа байхгүй, илэг өрж байгаа юм хэцэгчилж байгаа. Алуулнаа заяа чамайг би. Байна уу? За энэ хүүхд чи хардаа. Удахгүй наваа барьж аваа нүдчих юм байл да. Хөө юу яасан гэж? Би хаагур димит хийсэн гинэ хэдүү гэлсэн чи ядаргаатай ингэнэ намайг. Төрсөн ээжийг ядаргаатай байгаа. Ирээд тусаа налиадах л та чи. Алуулнаа заяа чамайг би. Хичээл сургуульч юу болж байна? Үхтэй хогт байна уу? Сайн байна уу Сарандаа багшаа. Манай ихмийн хичээл ном юу болж байна? Багш Сарандаа байрстай. Би сонсоо сууж та спикер дээр нь яриад хэлээд өгөөч. Ихмээ байна уу минийхөө? Сүүлийн эдэн давталхууд төр яагаад ирээгүй минийхөө? Яагаад тасалчваа? Битээ сакс тоглоо гадаргүй гэдэлтэй минийхөө. Ойлгосон уу? Яг тэгж байгаа. Тий. За. Өөр сонир сайхан багшаа. За
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй багш. Хөрч мөрчлөө 0 майлда бүгдэнд нь ингээ англи үгнүүд чи янз янзэр ингээ бичи наац. Хөнгөнгийн цаасан. Чи тэгэл гадуур цагс тоглосон. Биеийн жаргал өгсөн байх юм. Тэр гэрлээгийн хүмүүс айгүй мондог шүү дээ. Эцэг ихтэй сая сүүл шүү баваад өгсөн биз дээ. Одоо галагийн хүмүүс шиг болчих юм. Энэ мэлэн дөхөх хаа те. Гэтэ манай ээж нэг ингэдэггүй л байсан юм байна. Гэтэ тэр сургууль сурж байгаа юм байна энэ тэргээл ярьдаг л байсан юм байна. Тэнгүүд би нэг тэр сургууль руу сурах хэрэгтэй юм шиг те. Тэр сургуулийн шалгалтанд хийх хэрэгтэй юм шиг те. Би тэр тэтгэлийг авах хэрэгтэй юм шиг нэг тийм санагдсан. Чихний сон хуяал арх тар суугаад тамхи түрүү татаал. Тэр чиний ирээдүй бол өстой ойрхон байгаа шүү. Ингээд дайшуулж чадлаа юм зүгээр. Гэрлээгийн хүмүүс бүгдээрээ сургууль соёлоо төгссөн. Инженер болно. Нэг нь нэмж болно гэсэн гүйж юм л шүү дээ. Юу бодож чинь чи жүжигчин бол. Гупина мопина суваа эри шиг жүжигчин болдгоо юм бол. Чи ядаж тэр сувдагийн хүмүүс шиг байгаа ч. Сурлагын авахгүй мөгэд хүмүүжл нэмэр шүү дээ. Тэр сувдагийн хүмүүс доо юм хэлэхгүй урдуур нарж гэлтгануулаад зүгээр. Тэр сувдагийн охтуудыг харснаа чи. Сүүлд тэр төгсөлтийн баяраараа сургуулийн хүмүүсийг медаль ингээд шилдэг хүмүүсийг гээд цуглуулсан чинь. Үйлээ төгсөөдсөн чи яасан бэ? Чи яагаад үйлээд байгаа юм бэ гэж багш асуусан чинь. Медалаа таахгүй уйлж ийн гэж шүү дээ. Айт багч яасан гой өнөр оролцсон. Тэгээ ингээ хувц сундрын угаагаа тавихаар битээ заваартуулаад ээ. Тэгэл чи ингэж дуудуулж байгаа чи суглаа гэсэн үг шүү дээ. Тэгээ чи айлын хүүхэд байж болно шүү дээ. Чи айлын хүүхэд биш л байгаа байхгүй юу? Тэгээ айлын ээжнэр бол тэгэл одоо намайг ярьж лээсэн. Юм болдохгүй. Ээж. Манайх нэг хоримтлын мөнгө нэхэд ах юм. Тэр чинь наадах эцэгтэй л. Ээж гоо цоо айлын хүүхдээс. Тэр ааваасаа асуу. Аав юу идэх ингээ асуудаг. Аав чинь мэдчих. Эцэгчүүд юм боддөг юм уу яадаг юм. Ээж манайх бас угаална гинэ. Хоногоор явна тэгээд та зөвшөөрөх юм. Чи тэр аав мавтагаа л ирцээ. Аав эзээ ирэх юм бол. Ийм ээж бол W ч юу. Танд юу мэддэг юм байна. Тэгээ ингээ ээж аав байна гэд чинь тэгээд юу аахгүй юу? Тохиролцоо эцэл байгаа гэсэн үг. Яг үнэхээр мэдэхгүй биш шүү дээ. Тэгэл нэг нь болно гэжтэй нэг ээж нь болно гингүүд аав нь болохгүй гээл тэгэл ингээ зөвлөжсөнөөс яг нэг хүн шийдсэн зөв бохгүй юу? Тэгтээ мэдгүй тэр ааваас асууж. Аавч л бич. Та нэг өөрөө дор мэдээ шийдэд би шийдвэр хэлчихтэй. Яа шиг зур аавч ирээ зур арилж арлаа уурлаад зү боо юм. Тэрхүү бүр нэрээсээ гэж штэ. Бүр ингээд аав нь ингээд бүр дээрлэгсээр байгаад өөртөө итгэлгүй болцмаас ээж тэр хэцүүлээ. Бүгдийг мэддэг ээж. Та тэр би тэмрийн багш чинь сургуулийн эмчтэйгээ сууж байгаа юм шүү дээ. Танагийн галаа чинь бол хайж байгаа мэр гэсэн юм шүү дээ. Тийм үү. Амар хооц. Тэг ингээд ер нь миний хүү яваан дана тамхи төрөөгөө балмаар юм шиг байна. Эмч амар хортой гэж шүү дээ миний хүү. Та яаж мэд хийж ч мэдэн шүү дээ. Пиав ууж үзсэн сурагтай л ш танангийнхан тийм. та яаж мэдэж байгаа. Сонирхож уулуу явах гэхдээ тэр муухай юм шүү зөө яхал шүү зөө. Миний хөдөр эргэлзээ тахгүй анукан зүгээр юм шүү хоёр охины чинь. Юу анука? Чиний харьцаад байгаа хоёр охины чинь. Анука сувтай ирж. Та яаж намайг харьцахыг мэдсэн? Ээж нь судлаад үзсэн чинь Анукагийн жаргэр сайтай удам ухсаа их зүгээр юм билээ. Аав сүүлд 600 авсан бил Анука гэж аав нь тадлаа шинжилгээ. Совдоо битгэхгүй. Нүур амаа жартай гэж бодсон мөн эвдэрцээ охин бил шин. Тэр Анукатаа. Тэгээд ээж нь баяр хүргэе. Яасан? Анука нь жирэмсэн гэж хэлээ шүү. Хамт их орё заяа. Та яаж мэдэж байгаа юм? Яг уу тэр миний хүчээр тэр нэг галагийн хоног ягараа явсан. Анука руу гажигта явсан билээ шүү дээ айгуу. Яг тэр үед нь аав нь алтныхаа уургаар явж таарад ээж нь томилтоор Франц руу явж таарсан байгаа байхгүй. Та одоо намайг дагаад идэх юм уу? Зүг ээлжинд дагч идэх юм мэдэх юм аа мэдэн шүү дээ цаа чи. Чи намайг тэгтээ ингэж сууж идэг авгаа гэж бодоагүй зү. Юу хийж байгаа юм? Миний хөө ээж нь хэвсэн угаагаад. Өнөөдөр шавар шалбагтаа зорж. Жоо өнгө орцсон байгаа юм шүү. Хөө ээж энэ нойтон байгаа юм уу? Чи нойтон биш тий шал нойтон биш тий. Хөө ээж. Энэ ширээн дээрсэн бичиг баримт яатсан. Ямар бичиг баримт байсан? Гэхдээ энэ нэг А4-ийн цагаан бичиг баримт байсан шүү дээ. Хог гэж удаа хайцсан шүү дээ юу байсан? Та ч одоо тэнийг юм. Би чи 7 хоног хөөцлөж нэг хүнтэй гэрээгээ хурж ирсэн шүү дээ би. Дээд нь уншдаг юм уу та? Мэдрэлчин зүгээр үү? Хичээ хийсэн. Өглөө. Гайти. Дахиж очиж гэрээ хийх юм байна л да. Смаач мэн. Гайти юм би. Ээжийг уучлаарай минийхөө. Хог ачаад явцсан байна шүү дээ ээж. 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 Ээж.
Ээж. Сэрэлтээ ээж. Ээж. Яг. Ээж. Та сэрэлтээ ээж. Ээж. Зээж паранк хийсэн юм аа. Паранк хийсэн. Та тэнийг юм уу? Ийм юмар долоод тахта яадгийг. Яа гарч ирэх гараа хэрэгцсэн. Яа. Гар батартлаа ивтлээ штэ ээж. Ямар уддаг юм бэ чи? Ийм юмар долоод тахта яадгийг да. Паранк хийсэн юм аа. Ээж фэйсбүүкээр харж байгаа паранк хийсэн юм аа. Ямар буруу юм хийч үү ээж. Уйлалахгүй ярьдаг чи. Миний хүүч ээжтэй хайртай л юм биш үү миний хүүч. Хайртай байлгүй яадгийг. Тэгээ яагаад ээж рүүгээ байн байн уурлаад орилоод хараагаад итгэв. Тагж ингэж тоолохгүй шүү та. Ээж нэг. Ээж. Сая муухай үг хийсэн дуушлаарай. Миний хүүч юм муу санаж хэлэх штэ ээж. Түгээр хүнийг алдчих болно амьдруулж болно гэж цаагаарч яриад байгаа штэ минийхөө. Танаш. Энэ бичлэгийг үзсэн нийт хүмүүсийн 50.2% нь subscribe дараагүй байдаг. Subscribe дараагүй байлаач. Тэгээ нүгээр ингээд бид чамд хэрэгтэй social media-нууд үлдээч. Зураг, story, эсвэл short form content үзэх үsil ороо дараарай. Тэгээ таалагдж магадгүй юмшдаг чинь ч үүдэл шүү. Ишээ дарчихгүй доо дараагийн бичлэг. Come on.